Генерал цол нь цэргийн байгууллагын хамгийн өндөр удирдах түвшний офицерд олгодог цол бөгөөд улс орны зэвсэгт хүчнийг стратегийн төвчөнд удирдах эрх, хариуцлагыг илэрхийлдэг. Монгол улсад зэвсэгт хүчинд энэ цол нь хамгийн дээд шатны офицеруудад олгодог цол юм. Монгол цэргийн албанд генерал цол нь дараах үе шаттай байна. Бригадийн генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал. Монгол улсад орчин үеийн армийн генерал цолыг анх 1944 оны 4 сарын 28-ны өдөр олгож эхэлсэн бөгөөд анхны генералаар хорлоогоо чой болсон хүрдэж байсан төвхтэй. Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог цол юм. Монгол улсад ойролцоогоор 180 орчим хүн генерал цол хүртсэн байдаг бол Өмнөгөө аймагаас 8 генерал цолыг хүртсэн байдаг. Эдгээрээс дурдвал бүгд найрамдах Монгол улсын анхны хошууч генерал Б. Шагдаржав, хошууч генерал Эр. Гава, хошууч генерал Ч. Самбов, хошууч генерал Иш. Цэрв Самб, хошууч генерал Ч. Сандр, хошууч генерал Б. Шагдар, хошууч генерал П. Даш, хошууч генерал Ч. Амар олд гэсэн хүмүүс генерал цолыг хүртэж байсан түүхтэй.